Тэгэхээр өнөөдөр эрүүл мэндийн яам худалдаа хөгжлийн банкны хооронд эрүүл мэндийн салбарын эмч мэрэгчлэтнүүдийг ипотекийн зээлд эхний ээлжинд хамруулах чиглэлээр одоо хамтран ажиллах санал жишээлбэл гаргаж зурсан. За ер нь бол эрүүл мэндийн салбарт 50 гаруй мянган эмнэлгийн эмч мэрэгчлүүд ажиллаж байгаа. Иргэдийнхэн одоо эрүүл мэндийн манаанд бас зогсож байгаа эмнэлгийн эмч мэрэгчлэтнүүдийн ажлын хүндийг одоо бас ачааллахт ихтэй одоо ажилд гэдгийг манай худалдаа хөгжлийн банкных маш сайн одоо ойлгож байгаа учраас эрүүл мэндийн яамтай худалдаа хөгжлийн банк хооронд эрүүл мэндийн салбарт одоо ажиллаж байгаа эмч эмнэлгийн мэрэгчлэтнүүдийг ипотекийн зээлд эхний ээлжинд одоо хамруулах ийм санал жишээ байгууллаа. За өмнө нь одоо бас ийм санал жишээ байгуулж ажилласан. Нийтдээ нэг 400 орчим хүнд нэг 30 тэрбум төгрөгийн ипотекийн зээлд одоо бас хамруулсан ийм одоо дүн байгаа. Бид энэ сая худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал орхон захиралтай байгуулсан санал жишээний дагуу бид нар 1 жилийн одоо хугацаатай ийм одоо санал жишээ байгуулж байна. За энэ хүрээнд бид нэг 200-аас 300 орчим иргэнийг эмнэлгийн эмч мэрэгчлэтнүүдийг ипотекийн зээлд эхний ээлжинд очор дараалал одоо харилцахгүйгээр одоо хамруулах ийм одоо бас гэрээ байгуулж ажиллаж байгаа гэдгийг бол онцлжуул хэлмээр байна. Бид нар анх эрүүл мэндийн яамтай 2021 оны 5 сараас хамтарч ажиллаж байна. Нийтдээ одоо 2 жилийн хугацаатай эрүүл мэндийн яамны харьяа эмч болон эмнэлгийн ажилтнуудад зориулсан 6% орон сууцны зээлийг хөнгөлөлттэй нөхцлөөр альва одоо очир дугааргүйгээр шуурхаа олгох ийм ажлыг бол эхлүүлсэн. Мэдээж бүгдээрээ санаж байгаа тэр үед бол COVID-19-ийн одоо хүнд хэцүү үе байсан. Тэгээд үндсэндээ бол яг энэ эрүүл мэндийн салбарынхаа ажилтнуудыг дэмжих зорилгоор эрүүл мэндийн яамнаас санаачлаад худалдаа хөгжлийн банкнаас дэмжиж ингэж авс харах хэмжээ байгаа. Тэгэхээр одоо яг нийтдээ хичнээн эрүүл мэндийн салбарынхаа энэ хугацаанд яг энэ хөнгөлөлттэй зээл хамрагдсан байна. Энэ хугацаанд нийтдээ 400-аад эмч эрүүл мэндийн ажилтнуудад 33 тэрбум төгрөгийн 6% одоо ипотекийн зээлийг олгоод байна. Энэ нь бол одоо нийт манай энэ хугацаанд олгосон зээлийн бараг 22%-тай тэнцэж байгаа. Тэгвэл одоо бид зөвхөн одоо эрүүл мэндийн яамны харьяа гэлтгүүгээр ер нь бол одоо төрийн өмчөд төрийн харьяаны бүхий л одоо эмнэлгийн ажилтнуудад хамтарч ажилласан байгаа. Тэгээд үндсэндээ бол хэдий ч энэ одоо 33 тэрбум төгрөг бас их тоо биш ч гэсэн үндсэндээ нийт манай олгосон одоо вакцины 20 гаруй хувийг эзэлж байна гэдэг нь бол бас сайн дэмжлэг болсон болоо гэж бодож байгаа. Эрүүл мэндийн салбарынд яг ямар давуу талыг олгож байсан бэ? Ер нь бол одоо 6% зээлийн эрэлт маш өндөр байгаа. За очир дугаар нэлээ их байдаг. За дээрэс нь их усрын хувьд бол бас хангалттай биш байгаа. Тийм учраас үндсэндээ хэдий ч нэ одоо харилцагчдын зээл шийдэгдэж байгаас гэсэн одоо их уср нь орж ирж яг зээл нь олгогдтлоо орон сууцтай болтлоо бас нэлээд хугацаа шаардж исэн. Тийм учраас яг одоо эрүүл мэндийн ажилтнуудын хувьд бол ямар нэгэн очир дараалалгүйгээр асуудлыг түргэн шуурхаа шийдээд их уср орж ирэх болгонд эхний ээлжинд зээлийн олголтыг хийсэн баг. Тавигдах шаардлага ижлэх нь үү? Тавигдах шаардлага бол ерөнхийдөө бүх улсын хэмжээнд одоо 6% зээлэн тавигдах шаардлагуудыг хангуулж ажилласан баг. Шаардлага хангаагүй эрүүл мэндийн салбарын зөвлөгөө зламж өгсөн үү? Мэдээж хэрэгдэглгүй явах уу. Тэгэхээр аль болох одоо шаардлага хангуулах, аль болох дэмжих, аль болох урд дурн оруулж асуудлыг шийдэх. Хэрвээ одоо янз бүрийн одоо жижиг сажиг асуудал авах юм бол үндсэндээ тэгээд шаардлагат нь хангуулад аль болох шийдвэрлэж ажилласан талаар шийдвэрлэж ажиллах тал дээр нь анхаарсан л гэсэн үг. Одоо яг энэ хүү хамтын ажиллагаагаа цаашаад хэдийн хугацаанд үргэлжлүүлэх вэ? Одоо бид ингээд дахиад 1 жилээр сунгах санамж жишгийг зураад байна. Тэгэхээр яг энэ шаардлага бүхий л зүйл өмнөх онуудтайгаа ижил. Тэгээ өмнөх онуудтайгаа ижил. Тэгээ энэ хоёр талаас бол энэ хамтын ажиллагааг маш үр дүнтэй сайн болсон гэж бид нар үзэж байгаа учраас энийг цаашаа үргэлжлүүлэх хүсэлтийг тавиад ингээд дахиад 1 жилээр сунгах одоо санамж жишгт гаргаж зорж байна. Орон нутагт ажиллаж байгаа эрүүл мэндийн салбарын яг ижил үү арай давуу тал бий. Орон нутгийнхан бас яг адилхан хамрагдаж байгаа. Гэхдээ орон нутгийн хувьд бол орчилгаа төлбөрийн хэмжээ нь арай бага байгаа. Тэгээд Монгол банкнаас болон энэ ипотекийн зээлд тавьж байгаа шаардлагын дагуу арай илүү хөнгөлөлттэй нөхцлөөр орон нутагт болгож байгаа гэсэн үг. Би ч одоо зээл өгөх батлан ингээд
Өөшмөр өрчгөлгүй. Хэлж байгаа хүүхгүй тэгээд зээл хүү урахгүй зээлийн хүртээмжийн багтаа санамжч байгуулаа. Эрүүл мэндийн салбарын эмч анхааралтай за бас Монгол улсны хатаж ирсэн. Эрүүл мэндийн эцгийн байгууллагын гишүүн тавьж ирсэн. Таамаглаж яг мэдээ үзүүлэх юм байна. гэдэг энэ үзүүлж яах юм бол пэйж үүсгэдэг. Гаргаж ирсэн. Тэгээд боловсрол үйлчлэх устай Монголын эмчийн гэтэл өөрчлөлт надад олсон. Яг батас үйлчлэх юм байна. Жилээр жилээс болон сайд ингээд байна. Энэ 6 сарын болсноор шууд хичээлээс манай тэгээд яг одоо энэ одоо байгаа ахлуус үйлрэл явуулах